За та бүгдтэй энэ гайхалтай өдрийн мэндийг хүргэе. Тэгээд өнөөдөр та бүгдтэй би чухал сэдвийн талаар ярихыг хүсэж байна. Юуны талаар ярихыг хүсэж байна гэвэл одоо сүүлийн хэдэн сар сүүлийн хэд хоног манай дэлхий рүү нарнаас маш хүчтэй эерэг тийм өндөр цэвэр одоо өндөр түвшний энерги манай дэлхий рүү орж ирж байгаа. Тэгээд тэр энерги маань дэлхий дээр амьдарч байгаа бүх хүмүүс амьтад гээд бүх амьд зүйлд маш хүчтэй нөлөөлж байгаа. Тэр тусмаа бол ингээ хүн төрөлхтөнд бидний ухамсарт сэтгэл зүйд оюун санааны төвшөнд тэгээд бүр бие махбодын төвшөнд маш хүчтэй нөлөөлж байгаа. Тэгээд та нараас асуух асуулт байна. Та нар манай ойрын хэдэн хоног ямар хөө мэдрэмжтэй вэ? Ер нь бол энэ 100 ямар хөө мэдрэмжүүдтэй байсан бэ би хаач өвдөж байрсан уу гэх гинэд сүлдэж бараал хүчгүй болоод бүр амармаар санагдал унтмаар санагдал өмнө нь нэг тэгдэггүй байсаарнаас өдөр гівгинт ингээл унтаж амармаар санагддаг ч юм уу асгүй бол бүр ингээл уур уцаартай болоод бухимдаа ингээл яасан бүм мэд ингээл сэтгэл зүйн хувьд айгу докторгүй болоод скол бүр ингээд бүр дээрийн траума, айцууд гівгинтэл гарч ирээл бүр тэрийг ингээд өөрөө юу болоод байгаагаа ойлгохгүй ч юм уу гэд янз бүрийн байдлууд сонин байдлуудтай та нар маань одоо учирч гинөө толгой өвдөх ч юм уу скол бол хууч өвчнүүд нь эхлэх ч юм уу гівгинт эхлэх ч юм уу скол бол тэм өвчин байхгүйсэн чи гівгинт янз бүрийн ингээл хүндрэлүүд бие дээр гарч ирдэг ч юм уу тиймэрхүү зүйлүүд болж гин үү скол бол зарим хүмүүсүүд болохоор илүү хүчтэй маш их энергитэй ингээд бүтээлж болоод аз жаргалтай болоод хүчрэхэг болоод урам зоригтой болоод ингээд бүр юм хийж гой зүйлүүд хийж бүтээх хүсэлтэй болоод ч юм уу тийм хүмүүсүүд бас байгаа. За энэ нарнаас ирж байгаа хүчтэй энергиуд яг одоо зурагтаар бол мэдээгээр бол магадгүй ингээд янз бүрийн байдлаар сөргөөр тэр энэ өндөр энергийг тайлбарлаж ярьж байгаа. Би ч одоо өөрөө зурагт үзэж мэдээ сонсдоггүй. Хүн болохоор бас яг халт харах нэг тиймэрхүү нүдэл тактикч тайлбарлаад ах шиг байсан. Тэгээ угаасаа л тэгэж тайлбарладаг. Эерэг сайхан зүйлүүдийг бол бидний эсрэг ашиглаж айц олгож тайлбарлаж хэлж ярьдаг байгаа. Яг бодит байдал дээр бол зүйлүүд өөр байдаг. Тэгээд ямар хүмүүсүүд нь ингээд яагаад ийм өндөр энергиуд орж ирээд байна. Тэгээд энэ яг юу болоод байгаа гэдэг талаар одоо мэдэхгүй хүмүүс байж магадгүй. Тэр өндөр энергиуд бол одоо манай дэлхийн энергийг нэмэгдүүлэх улам эерэг энерги рүү оруулах зорилготой байгаа. Тэгээд дэлхийн энерги маань бол нэмэгдэж байгаа, өндөр болж байгаа, маш эерэг болж байгаа. Тэгээд тэр чинь энергиэрээ одоо манай дэлхий дээр амьдарч байгаа хүн төрөлхтөн бас эерэг болох хэрэгтэй байгаа. Тэгээд сүүлийн хэдэн жил хүн болгоод анзаарч харж байгаа бах. Одоо ингээл ухамсарын сэрэлт гээл айгуу тийм сүнслэг амьдралын талаар их ярьдаг болол бясалгалын талаар хүмүүс их сонсоол йог мог гээл иймэрхүү зүйлүүд маш ирж хүчтэй ингээд дэлгэрч байгаа. Тэгээд энэ бүх зүйлүүд яагаад ингээл 20 жилийн өмнө 10 жилийн өмнө нэг тийм мод болоод хүчтэй ингэж илүү гарч ирэх хүрнээс одоо ингээд гівгинт ингээл маш олон хүмүүс иймэрхүү зүйлүүд ус сонирхол маш олон хүмүүсүүд ингээл том хотнуудаас нүүгэл жижиг хотод руу ингээд байгальтай ойр байх гал чимээ багтаа газраас холдох илүү их өөрийнх нь одоо бие физиологт тэгээд оюун санаа сэтгэл зүйн төвшөнд нь эргээр нөлөөлөх тэгээд цаашлаа бүр энергийн төвшөнд эргээр нөлөөлөх газрууд руу одоо нүүж байгаа харагдаж байгаа. Тэрний нэгээр би бас өөрөө бас байгаль руу нүүх шийдвэр гаргаад ингээд далайн хэрэг дээр одоохондоо ингээд байгаа амьдарч байгаа. Тэгээд
энэ байдал манаас надад айгүй гоё эргээр нөлөөлж байгаа. Би сая энэ зуныхаа амралтаар өөрийнхөө одоо Варшав хот гээд том хотоос жижиг хот руу нүүгээд жижиг хот руу нүүгээд далайн хариг дээр байдаг. Тэгээ тэрнээс одоо бүр ингээд жижигхэн хоттой яг далайн хариг дээр байдаг ингээд баг ар шиг тийм хот дээр байгаа. Тэгээд энэ хугацаанд болохоор өөрөө өөртөө ингээд холбогдох ингээд тэр чанга дуу чимээнээс холдох. Тэгээ ингээд далайн хариг дээр ах энэ ус аймууд тий энэ байгаль болохоор бидний ингээ энергийг маш олон түвшинд нь цэвэрлж өгдөг. Тэгээ чимээгүй байх тусам ингээ бид нөр өөрсдийнхөө дотоод дуу хоолойг илүү сонсдог, тайвширдаг. Тэгээ энэ өөрчлөлт болохоор ингээ маш олон түвшнүүдийн явагддаг. Сэтгэл санааны хувьд хүн яг сэтгэл санаа тайвшраад ирэнгүүт ингээд толгой дотор бодогддог юм тэр сөрөг бодлууд тайвширж эхэлнэ. Тэгээд толгой тарих маань ингээ сөрөг бодлуудаар бодод байхгүй болчоор бидний бие амарч эхэлдэг тий. Тэгээ бидний бие амарч эхлэхлээр бид өөрөөсөө эдгэх тэр процесс эхэлдэг. Тэгээд би одоо энэ процессыг ажигладаг. Тэгээд зарим хүмүүс ямар хөө бусад хүмүүсүүд ер нь ямар хөө байдалтай байна гэд таньдаг хүмүүсүүдтэй хальт ингээд сонсох нэ маш ер нь ингээд сэтгэл санааны докторгүй байгаа байдлууд харагдчихэдэг. Тэгээд тэр бүх байдлууд одоо ингээд бие физиологийн төвшөнд тий тэр оюун санааны төвшөнд сэтгэл зүйн төвшөнд гэд тий энэ бүх зүйлүүд одоо яг ингээ анх харахад бол айгүй ингээл хэцүү хүндтэй ингээл яагаад хундаад байгаа яагаад өвдөд байгаа те яагаад сулдаад ингээд бүр айгүй их олон цагаар унтаж ирээд байгаагаа ингээ мэдэхгүй байгаа хүмүүсүүдэд бол энэ бол бидний төлөө болж байгаа зүйл. Яагаад гэвэл ингээд бидрийг эдгэх гээд байна. Бидрийг ингээд илүү өөртөөгөө болоод те өөрийнхөө амьдралдаа гоё эрч хүчтэй, аз жаргалтай, дуртай зүйлээ хийдэг те амар амгалан бүтээлж байлгахын төлөө болж байгаа процесс. Тийм болохоор бид чинь болж байгаа бүх зүйлүүдийг ингээд тайвнаар хүлээж аваад тэгээ болж өгвөл яг юунаас болоод миний энэ одоо би өвдөд байна тий яг юунаас болоод би ингээд бухимдаад байна гэд бүх зүйлүүдээ эргүүлж санахыг бод. Тэгээд сэтгэл санааны хувьд уучлах ёстой хүмүүс байвал уучлж тавьж явуул тий сэтгэл санааны хувьд emotional төвшөнд тийм ээ тэгээд оюун санаагаа тайвшруулах тайван чимээгүй гэж байлгахыг хичээ аль болох өөрийгөө тайван байлгахыг хичээ өөртөө цаг гарга өөртөө амрах цагийг гаргах тийм ээ би чи ингээд амрахыг хүсэж байхад чинь хэрвээ боломж байгаа бол өөрийгөө амрах цагийг гаргах тийм ээ өөрийгөө хүчлээд авахгүй. Тэгээ энэ бүх зүйлүүд одоо энэ дэлхийн нарнаас орж ирж байгаа энэ эрэг энергиуд дараагийн саруудад бол бүр итгэвчж эхэлнэ. Дараагийн жилүүдэд бүр итгэвчж ирэх эхэлнэ. Тэгээ сая би нэг бичлэг үзсэн чинь энэ сая сүүлийн 5 сараас хойш энэ 9 сарын дотор тэр нарнаас орж ирж байгаа маш өндөр энерги 8 удаа орж ирсэн гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь 2020 он байсан уу? Тэр өндөр энерги хитгэн удаа орж ирсэн бол 4 сарын дотор бүр 8 удаа орж ирсэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр бол энэ энерги дараагийн саруудад бүр итгэвчин. Тэгээ ер нь энэ оны сүүл хүртэл болоод маш их тэр нарнаас орж ирэх энергиуд бол эрчимтэй болж эхэлнэ. Тэгээ тийм болохоор энэ өндөр энергиуд бидний сайн сайхны төлөө болж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгээ өөртөө ажиллах хэрэгтэй. Болж өгвөл агаарт гарах хэрэгтэй. Тэгээ нартай бас наранд өөрийгөө бас бие харуулах те бие хальт шарах ч юм уу те боломжтой болвол тэгээд бясалгал хийх.
бясалгалын нэг хэрэг хүмүүс нэг л амар том юм бодоод бүр яа ингээл нэг ламнарл хийдэг зүйл юм шиг санах гад ойлгох гэдэг. Тэгтэл бол тийм биш. Уг нь бол бясалгал бол хийх бол аюу амархан. Зүгээр өөр өөртөө л холбогдох. Тэг яг би миний хувьд болохоор ингээд амархан гээл ихлээр зарим хүмүүсүүд айгүй хэцүү байдаг юм байл л дээ. Одоо өөр өөрийгөө хайрлах ч юм уу те. Өөр өөрийгөө байгаагаар хүлээж авах. Энэ байдлуудыг болол зоригтой байх ч юм уу, өөртөө итгэлтэй байх гэл энэ зүйлүүдийг би өөрийнхөө одоо сүүлийн 20 олон жил ингээ өөр өөр төр ажиллаад ингээд юу ятсан асуудлаа ингээд гайгүй шийдчихсэн болохоор тэгээ би ингээд хүмүүстэй нөгөө нэг энергийн төвшөнд ажиллаад те яг ингээд зөвлөгөө өгөөд ингээд ингээд л уг нь болчих واخгүй амархан байхгүй юу ингээд уг нь нэг бодлын амархан. Тэгтэл зарим хүмүүсд үнэхээр хэцүү гэдэм билээ. Тэгэхэд нэрэл бас л маш их тэр янз бүрийн блокад тий хаалтууд байгаа хүмүүсүүд бол тэр зүйлүүд хэцүүлээд байх л та. Тэгэхэд шантрахгүй гол нь өөрөө өөр дээр ажиллах хэрэгтэй. Тэгээд хамгийн чухал зүйл бол хүн өөрөө өөртөө хайрыг бүтээх байгаа даа. Хүн өөрийгөө хайрладаг тий. Үнэхээр тэр хайрыг өөртөө дотроо цэцгэлүүлж ингээд ургуулж гоё тордож чадах юм бол бусдыг ч гэсэн ойлгоход тий аялаа амар болно. Тэгээ маш олон хүмүүс нөгөө нэг том хотодод амьдрал айгүй чимээ шуугаан донд их байгаа л тэгэл бусдтай өрсөлдөөл тий ингээл бүр одоо энэ матрикс гэдэг яриад гэхдээ энэ дотроо бүр ингээм амар орчихсон юм амьдраад тахлаар өөрийгөө эдгэх чадвар нь багассан байгаад байдаг. Тэгээд Indigo тэ Starseed All Soul гэд тэр сүнснүүд одоо бол энэ цаг үед бол 5D хэмжээс рүү орох сонголтоо сүнснүүд нь хийсэн болохоор энэ процессуудыг бол бас бүр илүү мэдэрч байгаа. Яа тэгвэл энэ энерги бүр өөрөө төрдгөр хүмүүсүүдийн ДНХ-г генийг өөрчлөх тэ бие нь өөр төвшин рүү орох хэрэгтэй байгаа. Тэгсэн тохиолдолд одоо бид нар ч одоо нөгөө нэг бидний бие чинь одоо нөгөө биеийг чинь нүүрсэн бие гэж яриад идэм билээ. Би монголоор яг сайн тайлбарч хэлэхгүй магадгүй карбон гэж идэм бил яриад идэм бил. Тэгээ карбоноос болоод бидний бие одоо нэг ДНХ-ийн өөрчлөлт орж кристалл бие рүү орж байгаа юм билээ. Тэгээ тийм болохоор янз бүрийн хараа цэвэрлэгээний ажлууд энергийн цэвэршилт биеийн бүх төвшөнд одоо тий цэвэрлэгээний үйл ажиллагаанууд явагдаж байгаа. Тэгээ энэ дуусчихсан одоо зарим хүмүүсэд бол дуусчихсан байгаа энэ үйл ажиллагаа нь. Тэгээ дуусчихсан хүмүүсүүд нь болохоор одоо илүү эрч хүчтэй болоод бүр ингээд сэрээд өөрийгөө бүр ингээд өөрийгөө одоо яах гэж ирсэн зорилгоо одоо биелүүлж эхлүүлэх гээд явж байгаа хүмүүсүүд байгаа. Одоо ингээл маш олон хүмүүсүүд маш олон орнуудад энэ сүнслэг амьдралын талаар ингээд ярьж эхэлж байгаа. Тэгээ тэр маань болохоор одоо ингээд сүнснүүд маань өөрсдийнхөө хүмүүс нь одоо хүн биетэй байгаа. Бид нар одоо эго бодолтой байгаа. Хүмүүсүүд маань яг өөрийнхөө дотор сүнстэй холбогдоод бүх нөгөө юмнуудаа эргэн санаад би ч нэр яг ийм хийх гэж ирсэн шүү дээ гэдгээ санаад тэгээд яг өөрийнхөө хийж бүтээхэр зорж ирсэн зүйлүүдээ хийж бүтээгээд эхэлж байгаа. Тийм болохоор бид нар маш чухал цаг үед одоо амьдарч байна. Манай дэлхийд өмнө нь хэд хэдэн удаа ийм өндөр түвшин рүү оролдог гарч байсан боловч өмнөх цивилизейшнууд те иргэншлүүд одоо иргэншлүүд тэр шалгалтанд
шалгалтыг давч чадаагүй. Тэгээд манай дэлхийд нөгөө нэг галав юулах ч юм уу те янз бүрийн зүйлүүд болоод бүтлгүүдчихсэн. Тэгээ энэ удаад болохоор манай дэлхий анх удаага доод хэмжээсээс дээд одоо 5D гэдэг те ийм ухамсарын сэрэлт одоо алтан үе гэж ярьдаг энэ нэг цаг үе рүү манай дэлхий орж байгаа. Тэгээ тийм болохоор ирээдүйд бол манай дэлхийг маш сайхан ирээдүй хүлээж байгаа. Тэгээ 5D орчинд болохоор хүмүүс болохоор улам илүү залуучдаг тий. Тэгээд өсөж байгаа зүйлүүдэд маш хурдан бийжүүлэх материалыг болгох чадвартай болно. Тэгээд одоо ч гэсэн ер нь хүмүүс одоо угаасаа 5D орчихсон хүмүүсүүд байгаа ш 5D хэмжээс амьдарч байгаа хүмүүсүүд байгаа. Тийм олон тоогоор биш ч гэсэн эхний ээлжийн одоо яг нэг сэрэлтэндээ бүрэн сэрчгсэн өөр өөр дөр ажиллаад ингээд цэвэрлэгээ явагдсан байгаа хүмүүсүүд бол тэр амьдралаар амьдраад эхэлсэн байгаа. Тэгээд дараагийн одоо хүмүүсүүд тэр алтан үе гэдэг шат руу орох аялалдаа явж байгаа. Тэгээд энэ талаараас ойлголтыг та хэрэгтэй хүмүүсүүд нь өгмөр санагдсан. Учир нь гэвэл бид нар үнэхээр гайхалтай үед амьдарч байна. Яагаад гэвэл бидний сүнсэн бие те дээд бие язгуур бие гэж монголоор яриад байдаг юм билээ те. Энэ цаг мөчийг зориуд сонгоод одоо бид нар чинь болол яг энэ чухал процессуудад нь тусалж байгаа хүмүүсүүд байхгүй тий. Бидний сүнс бол үнэхээр хүчирхэг. Тэгээд энэ нэг талаас айгүй хүнд үед бид нар амьдарч байгаа юм шиг мөртлөөсөө нөгөө талаас маш чухал үед бид нар амьдарч байгаа. Тэгээд бидрээс болохоор манай дэлхийн ирээдүй шалтгаалж байгаа. Тэгээд бүх сүнснүүд бол энэ амьдралдаа энэ 5D ертөнц рүү орох энэ сэрэлтийг сонгог байгаа. Тэгээ тийм болохоор бас ойрын 2 жил ч юм уу маш олон сүнснүүд бас бие орхиж явна. Тэгээд шинэ биед болж төрөөд ингээд алтан үед тий алтан цаг үед 5D ертөнцид шинэ хүн болж төрнө. Яг л манай дэлхийн энерги маш өндөр болж байгаа болохоор зарим хүмүүсүүд ингээ өөр дөр ажиллах сонирхолгүй те буруу замаараа бурууч гэж бас ингэж дүгнэж хэлэх бас хэцүү. Яг өөр жоохон сөрөг байдлаасаа гарах сонирхолгүй байгаа хүмүүсүүд бол энэ дэлхийн энергийг таарахгүй болохоор энэ бие орхиж явах шаардлагатай болж байгаа гэсэн. Тэгээд дараагийн бие дээр ирэхлээрээ илүү амьдралаа эргээр эхлүүлэх ч юм уу те ухамсартайгаар эхлүүлэх боломжийг бол сүнс нь өөртөө ойлгож байгаа. Тэгээд тийм болохоор бүгдд нь ингээд гой хамжилт гэсэн ингээд бид нар бүгдээрээ энэ чухал үеийг сонгосон. Маш энэ чухал үеийн гэрчүүд байна. Бид нар бараг яг л баатруудчиг те бид нар чинь баатруудчуд энэ шодрог сайхан ирээдүй шодрог сайхан дэлхийг бүтээлцэх те үйл явцад гар бие оролцох гэж ирсэн хүчирхэг сүнснүүд. Тэгээ тийм болохоор энэ аялал бол маш үнцэнтэй. Тэгээд та нартай бүгд нас амжилт хүсье. Дараагийн бичлэгээр уулзъя. Баяртай.